Сайн байцгаана хүүхдүүдээ. За манай өнөөдрийн шидэт харандаа буланд орж ирсэн хүүхдүүдэд танилцуулнаа. Эхлэхэд бэлэн боллоо. Эхний хүүхэд нэр хэн блэ? Мичидмаа. Мичидмаа аль цэцэрлэгийн хүүхэд юм? Бяцхан Монгол. Бяцхан Монгол цэцэрлэгийн багш нь хэн блэ? Цэцэгмаа багш. Цэцэгмаа багштай Мичидмаа нэг ангийнхан орж иржээ. Дараагийн хүүхэд нэр нь хэн блэ? Гэрэлт зориг орж ирсэн байна. Дараагийн хүүхэд Ирэхэс далай орж ирж байна. Дараагийн хүүхэд Игшигдэн гоё зураг зурхаар орж ирлээ. Дараагийн хүүхэд Инэрл гоё зурнаа гэж байна. Дараагийн хүүхэд Болоргоо гоё зурнаа гэж байна. За ингээд хэдүүлээ өнөөдөр нэг хөөрхөн үлгэрийн зураг зурна заяа. Тэгэхдээ үлгэрийн зураг амар гялалцж байна. Тэгж гин үү? За та нар дугуй дүрс зурч чадах уу? Чадна. За тэгэл эхлэе. За дугуйч үйж болно, 100 дугуйч үйж болно. Ийм нэг дүрсийг зурч. За одоо хэдүүлээ энэ их сонио. Багшийнхаа саарад гараа. За. Анхаарлаа төвлөрүүлсэн үү? За энд нэг ийм нэг чих зурчий. Энэ дээрээ. Яг энэ дүрсэл дээрээ шүү дээ баавгай зурж болдгийг, бар зурж болдгийг, арслан зурж болдгийг. Одоо тэгтээ хэдүүлээ байх бол яах вэ? Гүн нэг цэцэг зураад байгаа юм шиг л юм болчих. Энийг тойруулаад ингээд номон зураас игээд ийм нэг цэцэг байдаг да, наран цэцэг гэж ч юм уу цэцэгнүүд байдаг да. Наран цэцэг байд. Ийм цэцэг шиг болчих зураг томхныг зурчаарай. Томоор ингэж тойруулаад. Тэгээ та нарыг энэ зураг зурж хоорон чи багш нь үлгэрийн яриад өгчээ. Эртний урдын цагт нэг арслан модны сүйдвэрт гэртчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь нэг жижиг хуулган гүйж ирээд урд царган дээр нь гүйгээ толгой дээр нь гарчих юм авираад. Гүйний одоо яасан амтан бэ гэж арслан дургуй хөрөө толгоогоо ингэ сэгсрэнгүүтээ сүүлэн дээр нэгээ датсан чинь арслан байсан юм уу мэдсэнгүй уучлаарай. Над миний амийг өршөөгөөч гэдэхгүй юу. Гэсэн чинь энэ чамар яд ийм жижиг кантинаар гэд нисэлчихжээ. Тэгээ ингээ яваад өгсөн хойно нөгөө арслан ч буцаа хөвтөж байсан чи гүйтгэн анчин давхиж ирэл тор хаяал модон дэлг айтсан. За энийг бүр чи надад арсын уулна гэд ингээ сууж исэн чинь хажуугаар нүнэг давхиж ивсэн чи хөөе эн чинь үнэгний зах давхиж ивчлээ гэд хойноос нь гүйгээд явчихгүй юу. Тэр хойгоор хөөрхий нөгөө мо бяцхан хуулган нь гүйж ирээд нөгөө торын мэрээд арслан сулдаадгсан чи арслан яасан гэж ноосоо нойломоос болцсон баярлалаа гэд байжсэн. Тэгээд хэдий жаахан амтэн ч гэсэн хүн тустай байдаг энэ сайхан сургамж төлгөрийг яг хэдүүлээ арслан шууд зорж штт. Одоо ингээ хараадах юм. Бүгд зурцсан. Одоо энд их сони болно. Арслан зурхад биш үү? Нэг амархан юм би. Гурвалжин дүрс гэж мэдэх үү? Мэдэн. Яг энэ голд нь гурвалжин дүрс ингэ зурчих. Тэгээ энийг ингэ бодчих. Доош харсан гурвалжин дүрс. Тий, доош харсан гурвалжин шүү. За ингэнгүүтээ. Дунта цагаантай ийм дугуй. Хөмсгтэй. Хөөе, нүд хөмсг гоё болж байна. За тэгээд сайхан зураад байгаарай. Манай 5 настай манай бэлтгэл бүлгийнхэн бол мундаг зурж байгаа маа. Нөгөөтг чи яах вэ? Ийм хоёр ном зураас. Нөгөө хулганыг аварсандаа баярлцсан. Яаж ийн? Инээж ийн. Нөгөө арслан чи. Тэгээ энэ дээр нь хэдийн ийм цэг. Энд нь хэдэн сахал. За нэг сүлдэг сайхан арслан чи гарч ирэх гээд шүү. Би энэ гурвалжин. Доошоо ийм зураас ингээд татчихтий. За хүүхдүүдэд хүлээж өгнө. Сайхан зураг зурж байгаа шүү. За одоо доор нь ингээд бас ам нь ингээд инээж байгаагаар номын зураас зарч байна. Тэгээ энтэй нэг юм хорч шүдтэй арслан чи. Тэгээ хэдийн ингээ буталгаж байна.
хоо гэж нээж гинөө. Инээж чинь. Инээж гин. Яс хөөрхөн инээдийн. Хөөр хийнэж байгаа маа энэ. Та нарын энэ бэлгэн чинь бас чихмэл тоглоомууд чинь байгаа шүү дээ. Энд. За хөдийг хийх үү? Хий. За хийч. Энийг ингээл хийч. Урд хоёр хөл дээр ингээд суудсан байна. Тэгээ энд нь яг ард талын хөлд ингээд нугларчиж. Тэгээ арслан чинь их гой сүрлэг юм нь юу байдг үлээ? Нэг ийм ард талд нь модгор. Ингээ ядаа үргээгээд идэг юу үлээ? Сүүл байх нь шүү дээ. Ийм сүүл. Энд тэгээ ядааг ин үргээгээд идэг. За нөгөө хөөрхөн хулган найзын зурх уу? Зорчъя. Тэхүү. Хөөрхөн хулганы ямар Хөөрхөн хулганы толгой дээр суудсан. Энэ найз болцсон юм чинь толгой дээр суулгүй яах вэ? Энд чи энэ хулгана хамгаалаад баярлаад байгаа юм чи. Ингээд. Бас нөгөө дүрсээр хийчих. Тэгээ ийм нүдтэй. Эндээ бас нэг хушуутай. Тэгээ хулган чинь бас нэг ийм нарийнхан сүүл байдаг да. Цагаан зээжтэй. Бас ам нь яах вэ? Инээч гэсэн. За энийг өөрөө хэрэг сайхан ингэ зураарай заяа. За хэдүүр будангаа сайхан авьяасаа үзүүлнэ. Манай 5 настай бэлтгэл үлгийн мундаг хүүхдүүд туу шүлгийг бол ер нь их сайхан дуулна шүлэг уншина. Ийм мундаг хүүхдүүд байгаа. За энд бас нэг ийм хийчихвэл бас болж байгаа юм. Хамарна. Ингүүл үүрэх гоё харагдаж байгаа юм. За ингээл буудна да. Хэдүүлээ нөгөө нэг арслангаа ер нь цэцэг шиг зурчлаа шүү. Та нар ингээ бодохдоо биерэн балмаасраа ингээ жигдэх сайхан ингээ бодоо авчир. Тэгээ энэ хушуу хэсэгт нь штэ. Ийм цагаан өгөөд бодохгүй. Нүүдийн хавийг бол яах вэ? Бодно. Ингэж. Энийг сайхан ингээд. Илэх маягтай зөөлхөн дараарай заяа. Ингээ ахих маягтай жигдхэн сайхан ингээд явах. Удаад өчгнө шүү дээ. За ингээ удчих. Багш энэ хушуу хэсэгт нь яг бододгүй цагаанаар нь үлдсэн байна тийм ээ. Одоо нэг юм ихэд их сүрлэг болж байгаа юм. Энэ юу байдг вэ гэхээр энэ ам. Энийг улаанаар хийгээд өгөхлөр яг. Зөвхөн наашаа ингээд. Гэд дуурч юм тийм ээ. За хэлийн яг яганаар бултайлгацглаар ингээд цаашаа суугаад өгчих. За ингээд нөгөө чихийн будан шүү. Энэ чихийн. За тавхаа энэ хэсгээ цагаанаар өгч. Энэ хэсгийг нэг цагаанаар өгч. Багш нөгөө өнгийн тэмдэглэл өгч шүү дээ. Тэгээд нөгөө дуугаа дуулах гэдэг шүү дээ, тийм ээ. Ингээд. Ингээд. За нөгөө гоё хэсэг нь энэ. Улбар шараараа ингээ сайхан яах вэ? Зогдор гэдэг да. Энэ бодчих нь шүү дээ. За ингээ будангаа хэдүүлээ. Мичидмагаас ихтэй авьяас үзүүлнэ. Мичидма дуутай ирүү, шүлэгтэй ирүү? Шүлэг. За шүлгээ шангуй шүү. Би микрофоны жах ингээд өгч. За эхлээрээ.
Монгол ухаан хараас самарддаггүй, хаалга галдад зогсдоггүй, хайж хангалдад тавьдаггүй, хайрлан Монгол ухаан сав хоосон буцаадаггүй, санснаа бийсэн тооцдоггүй, сар өдрийг товлдоггүй, сарвал Монгол ухаан ууран дээгүүр алхдаггүй, усан дам гардаггүй, удас зангиж зүгдэггүй, уужим Монгол ухаан суурны зүгэн дээр гიშгдэггүй, суугтаа ташуур тулдаггүй, сунаахтаа суугаад хинээлэгдэхгүй, суут Монгол ухаан зөөхий зүгээ дээжилдэг, зөв сорид итгэдэг, зөв иргэд тайрдаг, зөөлөн Монгол ухаан. За гоё шүлэг үншлээ. Ястаа сургамжтай сайхан шүлэг байна. Зүгээр багш нэг нэмээд гар утас үздэггүй гэвэл гоё болно те. Нүдэн өвддөг дөө гэвэл гоё болох нь шүү. Сайхан шүлэг болсон мэжтмаа да. Баярлалаа. Гэрэл зэрэг юу тийс? Хүт тэрэг үг хэлээж байх шиг, дугуй тэрэг дуудуулаад байх шиг, өгсүр өчлөр өөдөөс таслаа, өндөр даваа игцэж бослоо, монгол шар өчлөн зүтэн, модон тэрэг хасан жахран туслаад өгөөч. Гоё шүлэг байна. Би ер нь сонсоогүй юм байна. Гэрэл зэрэг сайхан уран сайхан уншиж шүү. Сургуульд ороод мундаг сурцгаана. Эрхэс талаа юу тэрэг? Шүлгээ уншиж. Навчид модны шуусан чимээ, нарын хүрээ шаарсан аваа, царцаа дахиурын царцаа дуу, цагийн урсыг бидэн зарсан, хар усаан товчтой чимээ, хад өмс мөс чимээ, нас өртгөө өвс намаа, намын сайхан ам чингээстэй, цав цагаан тэй чимээр, цайван авдаг гайр камер, мөнгөсөг моны дуурхан мэд, мөнгөсөг намны өндөр хагаснаа. Энэ урт шүлгийг дужигт уншижлаа шүү. Эрхэс талаа баярлалаа. Тэгшигдээ юу тэрс? Шүлэг. За шүлэг. Ээжи ойсон шинхэн дэл, эвсэг хүн хөөрхөн дэл, тоног хэмжээр нь зогсон дэл, товч шилбэн дохирсон дэл, тоо шаран дээр хүргөөгүй дэл, дос хүн шүрэнгүй дэл, хийсэн эзэн хиймэрлэг бах, хийлгсэн эзэн хиймэрлэг явна гэж ачид ээжи минь өрөөсөн дэл, айлын ихчээр мэлаалгасан дэл. Гоё шүлэг. Бас л гоё сургамжтай сайхан шүлэг байна. Эрсгэлэндээ баярлалаа. Энэрл юу тийс? Дуутай юу шүлэг? За дуугаад болчих. Хүүхэд бидний хөгжилтэй нас хүсэл бодлын минь амьдралын жигүүр хоолын одтыг хоорондоо ярилцаад хойж ирээдэг зүгнэн мөрөөцөө найзуудаа нашэрэрэ надад ханзинган бүжицхээ хүүхдүүдээ хүрээд ирээрээ хөгжөлтөн тэрэн бүжицхээ. Гоё. Сайхан дуудулсан энэрлэлтэй баярлалаа. Бодрогоо юу тийсэн шүлэгтэй юу тийсэн? Дуу юу? Бодрогоо юу тийсэн? Бодрогоо зураг их гоё зурж байна. Чи шүлэг уншихгүй юу? За тэгвэл зураг сайхан зурж байгаа. Маш гоё зурж байгаа. Чи мундаг сурнаа. Бодрогоо том болоод ингээд өндөр хүүхэд болно шүү дээ. 12-оо төгсөө тэгээд сургууль сураад ямар мэдлэгтэй болох юм? Тэрийг бодсон уу? Бодож байгаа. Сүүний үлдвэр. Чи сүүний үлдвэрийг эрхлэн ферми аж ахуй. Ихсгэлэн. Би багш тэгээд эмч. Багш эмч болно. Бодрогоо бодсон уу? Юу болов? Цагтаа. Цагтаа бодрогоо. Эрхэс талаа юу болох вэ? Зурагчин. Зураач. Багштайгаа ажиллах юм шүү дээ. Гэрэл зэрэг. Шатарчин мастер. Дэлхийн аврах. Мичидмаа. Бүжигчин. Төрөл бүрийн сайхан мэрэгчлээ өгдөг. Төрж гарах нь дээ. Чи
бэлтгэл бүлгийнхэн бол маш гоё зурсан. Гайхалтай. Одоо бид нар зургийг үзнэ. За энэ дээр манай хүүхдүүдийн энэ сайхан бэлгэн дунд нь би Монгол хүүхэд гэж ном байгаа, жимс байгаа. Мөн шинэ бүтээгдэхүүн жимс гэдэг багш сая амттаад үзлээ. Энэ цэлцэгнүр амттай. Таг нь их амар хонгой. Тэгээ чихэр багтай. Үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хүүхдүүд ээлтэй энэ компаниас ийм чихэр явуулсан. Энэ чихрийг бэлгэлнэ. Бас ийм чихмэл тоглоом байгаа. Сайн байцгаана уу хүүхдүүд. Ямар ангийн багш вэ? Ямар хөөрхий. Та гой зурж чадах уу? Би чадсан шүү дээ. Таач гар богиндод байдгийг. Тэрнээс биш би гой зурна л доо. Анаа төрсөн байдаг гэж. Ингээд энэгээрээ ингээд дүрчлээд гой тоглоорой заа юу. Энэ чихмэл тоглоом бэлгэнд нь байгаа. За ингээ сайхан сурсан хүүхдүүдтэй яг багш нь бэлгийг гардуулнаа. Танай цэцэрлэг чи хэдгүй цэцэрлэг үү? Бэлтгэл хоёр. Бяцхан ямар юм бэ? Бэлтгэл Монгол. Бяцхан Монгол цэцэрлэгийн авиаслаг зураач бэлтгэл бүлгийн томогч Мичидма зураг үзүүлнэ. За зураг хажуу талд ингээ байж. Ингээд. Сайхан. Тэр. За. Гоё доо. Нөгөө Арслангийн үлгэрийг чи одоо цэцэг зурж байгаа юм шиг ийм сайхан сүрлэг дүрсээ ашиглаад дандаа дүрсээ ашиглаж зурж байгаарай заа юу. Одоо та нар сургуульд ороод үсэг үзэн, тоо үзэн, тоогоо ашиглаад зураг зурж болно. Үсгээ ашиглаад зураг зурдаг. За ийм сайхан зураг зурсан Мичидмадан баярлалаа. Амжилт хүсье. За дараагийн жигдхэн шүү дээ одоо хараарай. Дараагийн авиаслаг зураач гэрэлт зургийнхын зургийг үзнэ. За тэр төрх хөөхөн дүр энтрийг маш гоё уран гаргаж ирж байгаа. Одоо ийм мундаг зурдаг гэдгийг одоо мэдж явлаа тийм ээ. Одоо тэгээ зураад л байгаарай. Тэгвэл улам сайжирна. Сайхан зураг зурсан гэрэл зөрөгтэй амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Эрхэсталай. За гоё. Тэр. Яа харахгүй нэг тийм хөөрхөн арсланы дүрийг хэлбэр дүрсээр нэгэд сайхан гаргаад ирж байгаа. Тэр дээр нь нэг хар улган суудсан. Найзоо гэсэн байж чинь тий. Сайхан зураг зурсан Эрхэсталайда улам их амжилт хүсье. Сургуульд ороод мундаг сурцгаагаарай. Дараагийн авиаслаг зураач Эгшигдэнгийнхэн зургийг үзнэ. Тэгээд гоё зурж байгаа юм да. Саглаг сайхан өөрөөрхийн төсөөллөөр ингээ сайхан гаргаад ирдэг. Ялангуяа тэр хулганы их хөөрхөн харагдаж шүү дээ дээр нь. Ийм хоёр сайхан найзын тухай сайхан зураг зурсан Эгшигдэнтэй. Эгшигдэн чинь зургийн дугуйланд бас яваад байгаа тийм ээ. Тий. За ийм сайхан зураач Эгшигдэнтэй баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Энэрлээ. Тэр жаахан дэш өргөч. Тэр ийм гоё. Бүр алхаад ирж явна ташаага тулцсан. Тэгээ дээр нь хулган найзыгаа суулгацсан. Сайн байцгаана хүүхдүүд. Бяцхан Монгол цэцэрлэгийнхэн сайн байна уу гэсэн. Ингээ сайхан зураг зурлаа. Энэрлдээ амжилт хүсье. За манай хичээнгүй зураач Болоргоогийнхэн зургийг үзнэ. Авиаслаг зураач Болоргоо. За Болоргоо их чамбай зурдаг хүүхэд байгаа. Одоо үлтээр зураг дуусаагүй. Гэхдээ Болоргоо үзүүлэх үү? Парламастар тагаллаа. Их чамбай зурдаг хүүхдүүд. За одоо зурсан зургийг үзье. Болоргоогийн зураг дуслаа. Тэр ийм чамбай сайхан төрхтэй гой зураг зурдаг. Ийм сайхан хүүхдүүдэд яг багш нь бэлгэн гардуулна. Болоргоодон баярлалаа. За. Доктор нь одоо нөгөө би Монгол хүүхэд гэдэг ийм сайхан далай жамцахын ном нь явж идэг юм аа. Энэ хүүхдүүд дандаа бэлгэлж байгаа. Мөн жимсгэн гээ саяын цэлцэгнүр чихэр байгаа. За сайхан зураг зурсан Болоргоодоо амжилт хүсье. Энэрлдээ амжилт хүсье. баярлалаа. Эшгдэ хайрлаж байгаарай. За баярлалаа. Хоёр бандтай. Энэ сайхан бидний гардуулнаа. Чиний бэлгийн дотор нөгөө юм бэ? Миний хамсаа. За амжилт хүсье. Гитар. Чинийх баа. Эрхэсталайдаа амжилт хүсье. Гэрэл зөрөгтөн амжилт хүсье.
За ингээд Одоо бичиж баад нөгөө. сүүлийн хүүхэд мөчдөмөө сайн байна уу гэж түрээд ирсэн. За ингээд. Амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр та. Баяртай.